За сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ цаг мөчид бүсгүй хүний нандин сайхан сэтгэл, үнэн жаруухан байдал, цэвэр цэмцгэр гоо үзэсгэлэнгийн бэлэгдэл болсон цагаан өнгийн цэний цэцгийг оролцуулан ийм сайхан цэцгийн боглоо болоо. За урган дэлгэрэх цаг ирж байгаа болохоор цэцгийн боглоо маань ч гэсэн дагаад улам гоё өнгөлөг гоё болж байна. За тэгээ энэ цаг мөчид энэ сайхан өдөр орчлон хорвоог онож мэндэлсэн нандин өдөр нь тохиож байгаа дотны найз хишиг намда үржээгийнх зүгээс цэцэгт мэндчлэгээ хүргүүлж байгаамаа. Тэгээд ганцхан хувь нэрээр нь бичсэн шүлгийг нь бас тунгуудахгүй уншиж өгөх болно. За цэцгийг хүлээн авахч хишиг намын хувьд болохоор хэд хоногийн өмнө байгуулагдсан мэрэгд холбооны үүсгэн байгуулагч аймгийн тод харваач Эрдэнэ даваагийн үзэсгэлэнт гэргий хоёр сайхан хүүхдийнх нь ээж билээ. Тэгээд тун утахгүй үзэсгэлэнтэй бүсгүй хүний хамаг сайхан шинж бүрдсэн хишиг намда энэ хүү цэцгийн баглааг нь хамтдаа хүргэж өгцгөөе. Үлгэр амилсан домгийн тэртэгээс өнөө хүртэл хүлээсэн ч юм шиг үнэхээр сонирхон учрлавэ овихэн төрсөн чиг үсгэе. За цэцэг хүлээн авахч маань яг зорин иштэл гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгээ бүр яг баригдах шахсан ялсан модны араар орж нуугдаад хэсэг хугацаанд хүлээнгээ бас нөхөрлөө нь ярьлаа. Тэгээд танаа гэргийд чинь одоо төрсөн өдрийн мэндчилгээ болгон дотны найз үржээгээс нь цэцгийн баглаа та мэндчилгээ илгээсэн байна. Чи эхнэрээ ямар нэгэн аргаар ингээд дотгошоо оруулаад өгөөч гэсэн чинь за би ингээд араас нь дуудъя гэсэн тэгээд хэсэг хугацаанд саатан хүлээж байна. За сайн уу гişиг нь яаж байгаа бэ энэ Найз явуулна. За зүгээр энэ зөвхөн найзтанд дурсуулаад явуулчих. Найз гэж хин бэ? За энэ сайхан өдөр орчлоо хорвоог онож мэндэлсэн эрхэм нандин өдрөнд тохиож байгаа үзэсгэлэнтэй сайхан хишиг намдаа өдрийн гал хатуу мэндийг хүргье. За баярлалаа. За тэгээд нэгэн найзынхан зүгээс өөрт чинь зориулж цэцэгт мэндчлэгээр маань дамжуулж цэцгийн баглаа бас сайхан ганцхан хувь шүлэг ингээд зориулсан байна. Тэгээд шүлгийг уншиж өгөө. Энэ хишиг намтын зогтоод байх юм байна штэ. Хөө ямар бүр чожирлаа штэ. За гадаа нь уцаар ярих гэж хүлээгээ зөндөө утлаа штэ. За халиурн намрах өсний чин ширхгээс хаврын салхин мэрхлэн нааддаг үзэсгэлэнт минь ээ. Инээмсэглэлийн чин тунгалагч зүрх догдолж эсрэг сум мэт мэдрэмж бодлыг онилдог. Шүлэг мэт голын урсгал наран зүгээс ихэвч шад шадаар алтарсаар тэнгис цутгадаг. Итгэл даасан сайхан бүсгүй чиний ирэх өдрүүдийн өнгө игээн тунмаг байг. Гэрэл цацраас нь нандин сэтгэл чиний гიშгсэн мөр гар хүрсэн бүхэн эрхэм тунсаг байг. Найз минь нарнаас том хайр минь яруу найрагч шүлгээ чамдал зориулан ялгуун сарны гэрлэр шаглан бичиж байна. Мянган оддыг хувааж хундаглаад миний найзныг тогтоогооч скул гэсэн байна. За хин гэж бодож би ингээд нэрийн дарсан байгаа. Мэдгүй байна би бүр амар ч очирлаа. Энэ нэрийг одоо ингээд хуулаад үзье. Хин гэсэн нэр байгаа юм бол 2026 оны 5 дугаар сарын 11-нд Стокгольм хот. За найз чамдаа зориулж ганцхан хувь бичлүүлээ. Үржээгээс гэсэн байна. За үржээгээс гэсэн өдрийн гал хатуу хүргий, баяр хүргий. Тэгээд үржээдээ одоо юу гэж хэлмээр байна? Энэ бичлэгийг нь үржээр нь явуулах юм аа. За баярлалаа. Ингээд
Манай үржээч гэсэн өнөөдөр бас төрсөн өдөр нь болж байгаа. Бид хоёр нэг өдөр төрсөн. Яста үнэхээр гинтийн байла. Бүр чочордоод хийлгэж үг алдахгүй бараг. Баярлаа. Чамдаа ч бас төрсөн өдрийн минь хүргэе. Гадаач ирчээд яг нэг уцаар ярьж байгаа чи харчаад модны араад нуугдж ороод тэгээд хэсэг хүлээлээ. Тэгээд танаа хүнтэй чинь бас танаа хүн ч орох болж гэнэ гэж хувилдаад тэгээд дотны найзынхан мэдлэгийг одоо авчирсандээ баяртай байна. Сайн сайхан бүхний хүсье. Тэгээд жаргаж яваарэ. За баярлаа. За баярлалаа. Андын журмыг аруу